versus Genghis Khan. You're not going to see that? If you can see her picture. I've seen the videos. It's 3 nights, 4 days. It's that's. 타오고. 자. 이동네. 타오. 타오. My grandparents had a church inside the apartment. Тэгээ гандан бол нэр үнэхээр. Одоо энэ мод шүү дээ. Одоо мод гэж хэлнэ ч тий. Энэ хүслийн мод гээд нааг жоохон байхад эмээгтэр бараг л 7 хоног болгоо ирдэг гэсэн заяа. Энд тэгээд ингээ ганданд мөрөхөөр гэсэн чи одоо ингээ бүх юм нь зүгээр энэ ингээ энэ нөгөө том гандан байдаг шүү дээ. Дотор нь орж нөгөө том жанраас гүцдэг. Энэ орохын тулд зүгээр 20k. 이때는 단위차는 쏟아내는 게 떠오르는 중간에 대대보면 뭐가 되셨는지 이 대도라도 저는 가서 저는 좀 성수를 찾으시죠. 시죠. 이 서울에는 해야지. 대내 대대 정보에서 사는 그 위치가 좀 그래서 이게 대내 정보에서 그런 거잖아. 이게 무슨 거잖아. Genghis Khan Museum. Yeah, Museum of Genghis Khan. Хаач маш Genghis Khan Museum нэр арайч яхаа ер нь өстой нэр тахалгаар дэжгүй юм уу? За орцгоё. Би өмнө нь угаасаа анх нэгт нь ороод үзсэн байсан. Одоо хүмүүст гоё тайлбарлаж өгч чадах байхаа. Сонирхол. Yeah, it is. Чингис хааны музей гоё музей гэж суугаад манай жуулчд амранга Монголын гоё байгалыг хараад байж гин. Бид одоо 3 дугаар давхарт нь гарч ирсэн. Нилийн яваад жоохон ядарсан юм шиг байна. Чингис хааны хэсэг дээр явж байна. За хүн байгаагаа дэмгээс яриад аваадах энд ноён утгтын энэ бараг хамгийн сүүлийнх нь юу хаа өрөө гэж хэлэх үү юу гэж хэлэхлээ хэсэг хаа. Ноён утгтын хэсэг байна. Тэнд нөгөө тамганууд нь байна. Энд өмсдөөсөн хувцлууд нь энд баримлал нь байна. За тэгээд Монгол хаан угсааны ноёд Монголоосаа сэргээн тунхаглахад оролцсон ноёдын гоё хөрөг зургууд байна. Тэр үеийн гоё хэрэглэлүүд нь байна. Ер нь гэхдээ гоё юм аа манай шинэ музей.
Миний авч явж байгаа жуулч дээшээ тараад явчих юм уу? Зарим нь амар хурдан үзээд дээшээ доошоо яваад, зарим нь юу яачих? Үлдээдэх. Тэгээ би энэ тэтгийг тараад нэг нэгээр нь хараал явж ин да. Гоё наа гоё. Йоо. Талбайтэр ингээд явж исэн чинь Австри ерөнхийлөгч ирсэн мэ? Ирсэн л байгаа мэй та. Тэгсэн танах ерөнхийлөгч юу? Танаа ерөнхийлөгч юм уу гэж надаас асуулаа. Танах ерөнхийлөгч ингэж томоор хөвлөө тавьчдээ мөө л гэж асуулаа. Гэтэ яхаа Австри ерөнхийлөгч Монголд ирсэн юм байна л та. Гэтэ яагаад ингэж амар том хүргийг гаргаж ирсэн бэ? Зүгээр л далбааныхан зургийг тавьчих болоогүй юм та. Эсвэл зүр welcome гэж чинь сан байх нь. За. Өтөөхөн би юу мэдэх вэ? Өнөөдөр жаахан шуурхтай ах шиг байна. Бүрсгэр өдөр таарч байна да. Сая ингээл тур гайда хийж аваад ирж байгаа байхгүй юу? Тэгээ тэгэнгүүт л яг хоёр төрлийн хүмүүс эдэг заяа. Сая ингээд авч явсан хүмүүсийн би сая 5 хүн авч явсан. Тэр 5-ын 3 нь амар nice хүмүүс байсан заяа. Чи ингээд хаана очиж исэн, ингэжсэн үү, тэгжсэн үү гэдэг нь надад амар nice харьцаад тэгж чи Калифорниад ирэх юм бол манай нутаг дээрээ чи бид нартай холбогдож болно шүү гэл амар nice зав. Тэгсэн чинь нэг их чинь бүр амар хэцүү их чинь сайн ингээд бид нар хамт музей үзэж байхгүй юу? Музей үзсэн чинь чи энэ музейг ингэж тайлбарлал гэл надад тушаагаал заяа. Тэгээ би музей үзэж байгаа тийм чи амар их юм байгаа штэ Чингисийн музейд. Тэгээ би өөрөө яг үнэндээ Чингисийн музейг бас бүтэн яг тайлбарлах үз амар сайн мэдэхгүй штэ. Тэгэл ингээл англи хэл дээр ингээд бичсэн байгаа штэ. Тэрийг зүгээр уншчих болно штэ. Амар юм чи надаа үйлчлэх ястай гэсэн нэг тийм хандлагатай хүн байгаа байхгүй юу? Тэнгүүтлээ намайг чи энийг ингээд тайлбарлах хэрэгтэй. Бид нарт нэг бүрчлэн тайлбарлах хэрэгтэй гэл. Тэнгүүл 5 хүмүүс ингээд тал тийшээ тараа явчихсан би нэг бүрчлэн тайлбарлахад амар хэцүү шүү дээ. Тэр чи амар удаан бараг цаг гараа ингээд үзэж байгаа байхгүй юу? Тэгээ би яхаа ингээд нээс над руу рилс явуулсан бахаар ингээд ороод харсан. Тэгээд тэгсэн чи TikTok үзээд байж байгаа юм уу? Бид нарт ингээд oh my god гэл заяа. Би тэгэл амар гэмтэй хүн шиг яна уучлаарай танд ингээ асуух юм байна уу гэд. Гэхдээ яг хөө мэдээж тур гайд хийж байгаа хүний хувьд тийх үйлчлэл ёстой л да бүх юмыг тайлбарлаж өгвөл ингээ гоё байх ёстой. Би тэрийг ойлгож байгаа л да. Тийм болохоор ойлгож байгаа болохоор би за гээл байж илаа. Гэхдээ ер нь л жоохон хэцүү хүмүүс бас олон дунд нэг байх юм аа байх юм. За өнөөдрийн тур гайд хийсэн өдөр гоё өнгөрлөө. Бид нар гоё байлаа. Яг тэр ихчтэй нэг жоохон хэцүү байсныг стацол ер нь бол гоё байлаа. Надад $20-ын тип өглөө. Сайхан лээ.